Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4-р зүйл заасны дагуу сонгуулийн ерөнхий орооны гишүүнээр томилох чөлөөлөх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын ороо 2026 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Улсын хурлын Төрийн байгуулалтын байнгын орооноос нэр дэвшүүлсэн Цэцгмаа өвгтөө уртнасан нэргүй өвгтөө Мегмар нар нь Төрийн байгуулалтын байнгын орооны 2022 оны 15 дугаар тогтоолоор батлсан нэр дэвших тухай хүсэлтийн загварын дагуу материалаа бүрдүүлж байнгын ороонд ирүүлсэн болно. Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4-р зүйлийн 4-2 дахь хэсэгт хорооны гишүүний 5-ыг улсын хурлын Төрийн байгуулалтын байнгын ороо 2-ыг Монгол улсын ерөнхийлөгч 2-ыг улсын дэд шүүх төрийн жинхэнэ албан хаагчтай санал болгосноор улсын хурал нэр дэвшигчийн сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно гэж 4-5 дахь хэсэгт хорооны гишүүний бүрэн эрх нь түүнийг томилсон тухай улсын хурлын шийдвэр гаргаснаар эхэлж дараагийн гишүүн томилогчноор дуусгах болно гэж заасаа. За байнгын ороо Монгол улсын хурлын шалгалтын тухай хууль, Монгол улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль заасан нэр дэвшигчийн сонсгол явуулах үе шатыг баримтлан дараах ажиллагааг явууллаа. 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдөр байнгын орооны хуралдаанаар Монгол улсын хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22-ийн 3-13 дахь заалт Монгол улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 129, 130, 131 дугаар зүйл, Монгол улсын хурлын шалгалтын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30-ийн 1 дахь заалт нийтийн сонсголын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 21 дахь хэсэг заасныг үндэслэн сонгуулийн ерөнхий орооны гишүүний албан тушаал нэр дэвшигчийн сонсголын товыг тогтоох, сонсгол даргалагчийг томилох тухай 6 дугаар тогтоолыг баталж 2026 оны 6 дугаар сарын 24-ний өдөр нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулахаар тогтоож сонсгол даргалагчаар миний үеийг томилсон. За 2. Сонсголын бэлтгэл хангах хүрээнд нэр дэвшигчийн мэдээллийг улсын хурлын цахим хуудасд байршуулсан. За түүнчлэн сонсголын тов, хугацаа, сонсголд оролцогчдыг бүртгэх хуудас бүхий зарыг улсын хурлын цахим хуудасд 14 хоногийн хугацаанд байршуулсан болно. Зар мэдээллийн дагуу байнгын орооны ажиглагч оролцогчоор бүртгүүлэх өсөлт ирээгүй болно. За 3. Төрийн байгуулалтын байнгын орооны 2026 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагийн сонсголд улсын хурлын гишүүн Жавхлан, Алтан гэрэл, Бат Эрдэнэ, Батчаргал, Баярмаа, Болормаа, Бямц цогт, Ганбаатар, Гант төмөр, Дор чанд, Даваа сүрэн, Зүлбхаар, Мөнхбаатар, Од баяр, Пүрэв дорж, Ундрам, Шижир, Туваан, Лодо самбуу, Чойжил сүрэн, Инхтуя, Инх хоёр нар буюу байнгын орооны гишүүдийн олон хүрэлцээ ирснээр эрс бүрдэж нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа. 4. Монгол улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 133 дугаар зүйл заасны дагуу нэр дэвшигчийн сонсгол явуулснаас хойш сонсголд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонсголын тайлан гаргах бөгөөд уг тайлан сонсголын дүнд үндэслэн гаргасан нэр дэвшигч тухайн албан тушаал тавих шаардлага хангасан эсэгт үгнэлт түүний үндэслэлийг тусгаж холбогдох бусад мэдээллийг хавсаргаж тухайн тайлан нэр дэвшигч түүний санал болгосон этгээдэд хүргүүлж улсын хурлын цахим хуудасанд байршуулахар заасны дагуу 2026 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хаалттай оролдож хуралдаанд оролцсон гишүүд сонсголын тайлан дэмжсэн тул байнгын орооны хуралдаанд улсын хурлын гишүүн миний би одоо та бүхэн танилцуулж байна. За улсын хурлын Төрийн байгуулалтын байнгын орооны нэр дэвшүүлсэн Цэцгмаагийн уртнасан нэргүн Мегмар нарыг сонгуулийн ерөнхий орооны гишүүнээр томилуулах саналыг байнгын орооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. За нэр дэвшигчдийн танилцуулга тайлан байнгын орооны санал дүгнэлтийг та бүхэнд хүргүүлсэн болно. За улсын хурлын дарга эрхэм гишүүдээ сонгуулийн ерөнхий орооны гишүүнээр томилох, чөлөөлөх асуудлаар Төрийн байгуулалтын байнгын орооноос гаргасан санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж улсын хурлын тогтоолын төслийг баталж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал татсан тусанд баярлалаа.